За эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ энэ телевизийн уран бүтээлч хамт олон 100-ны хөлгөөд сурал нэвтрүүлгийнхээ 19 дахь дугаарыг бэлтгэн үзүүлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн энэ дугаарт Төв аймгийн Баян сумын угуул олон түмэндээ Дулаан баг шимэн алдарсан Монголын нэр туяач Жанцангийн Дамжинживийн улсынхаа хоёр наад нэг төрүүлж 3 харагдсан хурдан хонгор халдсан азраг. За мөн их насны моринд нь улсын баяр наад нь нэг төрүүлж нэг аман үзүүлсэн улсын Батлан хамгаалах туслах нийгэмдгийн морин спортын төв клубын Сайвар хээр мордын талаар та бүхэндээ хууч дэлгэнэ. Ингээд манай студид Монгол улсын хөдөлмөрийн баатар уяач Даваа Хууга хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр хоёул одоо яриагаа эхлэе. Ер нь бол Төв аймгийн Баян сумын уяач олон түмний дунд Дулаан баг шимэн алдарсан Жанцангийн Дамжинжив гэдэг хүн бол одоо нэг охинтой Цэгмэд гэдэг хүн одоо Улаанбаатар хотод байдаг юм байна. Тэгээ бид бүхэн бас одоо морины нэвтрүүлэгт оролцооч гэсэн санал тавьсан боловч одоо бас энэ удаа бол одоо арайхан оролцож чадахгүй нэ. Би одоо бас аавынхаа морь модлыг бол унж айрагдаж байсан. Тэгтээ бас сайн ярьж чадахгүй гэдээ одоо өөрөө бас учир байдлаа хэлсэн. Тэгээд танаас одоо бас та бол нэгэн цаг үед бас би Дулаан намжуугачаа уулзаж явсан хүн шүү гэж ярьж байсан. Тэгээд энэ хонгор халцаасрагна гэж одоо энэ сайхан хурдан ажны улсын баяр нааданд төрүүлж бас аман үзүүдэж аригдсан байдаг энэ уяачийн талаар энэ азрагны талаар та нэг мэдхээсээ манай үзэгчдэд дуулгаач. За намжууга тагаа би бас өөрийн аав шиг ах шиг хүндэлдэг байлаа үгүй би залуухан ч байлаа та билэн дадгарсан байсан. Тэгээд намжууга өөрийгөө ярь би энэ тайвгийн ганц сумын хөө өвгөнөөний нэг албатан байгаад тэгээд барай тавь янз бүрийн болохоор наашаа болтож ирсэн юм байгаа. Тэгээд сургууль соёлоод багшаасан би зайлтдаг яадаг. Тэгээд тэр хүн ганцныхаа өөрийн хаамж олон сайхан хонгороо туутай өвчиж манай Баян сумын сургуулийн захирал хийж байсан юм бэл. Тэгээд энэ ч өвчөөд манай Баян сумын гомдорж өрийн гомдорж гэдэг хүний төрсөндөөтэй анилж тэгээд тэр гомдорж дээр морь мал авъюулдаг юм байсан. И хурдан хонгор морьтой байсан гэдгийг ер нь босоо байсан гэж яддаг юм да. Ганцхан улсын нааданд хоёр ирсэн нэгэнд хөндлөлт дуурсангийн хар гэдэг морин дийлдсэн нэгэнд нь хүүхэн шүлэнгийн хээр гэдэг морьтой хоёулаа холбоотой өрчээд морь ахиж урлах болоод тэгээд урлаж чадаагүйсэн да гэж яддаг. Тэс манайхны урд талдаа энэ 12 шахад үүсэн юм бол намдар жоо намдар гэдгсэн гэдэг 17 8 төрүүлсэн мөрөж ярьдаг. Тэгээд тэр олон сайхан хонгор адууны удам 5 хонгор гэдэг бахад дөрийн нааданд төрүүлсэн гэдгийг. Тэгээд хонгор халдаагаа хэрэнда миний хонгор халдаагаа нэг одоо юу гэж хэлэхэд за чи горлын хавиргыг яхад нэг туулах шахс үнэ шиг л байсан байдаг гэсэн. Одоо өөр юмтай зүйлж чадахгүй. Чи тоглох шахсан үнэ ямар гэдэгтэй гоё миний хөө тэргүй л боддоо гэж. Голоороо бүдүүн. Бодороо бүдүүний хэлж байгаа тийгчлээс. Бярлах базар. Тийм байсан да. Хурдалдаа тэгээд одоо би ганцхан төрүүлэх гэсэнтэй олон аяг дулдуулах байсан да. Тэгээд болж өгдөг юм да юм танаасаа бас ядгивал гэж надад гэж юм да. Хинти аймгийн Галшир сумын угуул Төв аймгийн Баян сумын харьяат Төмөн олны дунд Дулаан баг шимэн алдарсан их уяач Жанцангийн Дамжинжив улсын баяр наадмаас 4 төрөө 14 айраг хүртсэн уяач. 1945 оны ардын хувьсгалын 24 жилийн ойд их насны хонгор морь аман хүзүү. 1949 оны ардын хувьсгалын 28 жилийн ойд хонгор дааг айргийн 3. 1950 онд 29 жилийн ойн хоёр нааданд азраг аман хүзүү. 1950 оны ардын хувьсгалын 29 жилийн улсын их баяр нааданд хонгор халдсан азраг аман хүзүү. Зээр цоёолон айргийн 4, хязаалан хонгор үрээ төрүү магна, хонгор дааг айргийн 3. Харин 1953 оны ардын хувьсгалын 32 жилийн ойн хоёр нааданд хонгор халдсан азраг нь төрүү магна турдалж мөн энэ уяачийн унган адуу болох Төв аймгийн Баян цагаан сумын уяач Донын дуур сүрэнгийн саарл азраг аман хүзүүн турдалжээ. Хязаалан зээр дүрээ энэ нааданд айргийн 3 турдалсан бол 1954 оны ардын хувьсгалын 33 жилийн ойд хонгор халдсан азраг нь айргийн 3 турдалж соёолон зээрдмөр аман хүзүүн турдалсан. 1955 оны ардын хувьсгалын 34 жилийн ойд хонгор азраг айргийн 3,
1958 оны ардын хувьсалын 37 жилийн ойд хонгор халдсан газрыг айргийн 4. 1960 оны ардын хувьсалын 39 жилийн ойд соёолон хонгормор айргийн 3. Мөн энэ нааданд шүтлэн хонгороо айргийн 4 дурдсан бол 1962 оны ардын хувьсалын 41 жилийн ойд соёолон хонгороо 3-т, хязаалан хонгороо түрүүмагна, шүтлэн хонгороо түрүүмагна, хонгор дааг айргийн 3 дурдаснаар улсын их баяр наадмаас энэхүү 4 түрүү 14 айраг хүртсэний зэрэгцээ. Азраг хязаалан шүтлэн хонгор адуунууд түрүүмагна турдлуулж, мөн хонгор зүстэй их нас соёолон дааг айраг дуснаар Монгол төрийн нааданд 6 насны хонгор адуу төрүүлгэж айрагдуулсан хосгүй амжилтын эзэн Монголын алдар сайн уяач байлаа. Түүний хурдан хонгор халдсан азраг 1950 оны ардын хувьсгалын 29 жилийн ойд аман хүзүүн дурдсан бол 1953 оны ардын хувьсгалын 32 жилийн ойн хоёр нааданд түрүүмагна дурдж 1954, 55 онуудын улсын их баяр нааданд тусвар 3 дурдсан алдар турдан хүлгээ. Зарим түүх цуван дээр 1958 оны ардын хувьсгалын 37 жилийн ойд айргийн 4 дурдсан хонгор халдсан азраг дээр хурдан хүлэг мөн гисэн байдаг бол зарим түүх цуван дээр энэ хүн өөр хурдан хонгор азрагтай байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгээд ер нь хонгор мороо нэг ярьсан надад таны хонгор би тэгээд урд гэдгийг ягаад Дондгой аймгийн Цагаанлагын сумд нэг уралдаан болоод тэгээд Шороор хайнцгийн хонгор мор гэдэгт Улсад төрүүлсэн мөртэй тэр нь дийлсэн гэлээ. Тэгээд таны хонгор мор босоомор дуулдгийн Цагаанлагын Шороор хайнцгийн хонгор гэдэг мортэй нэг дийлсэн гэлүү гэд би тэгсэн чинь тэгс хайр тийм аман үзсэн юм гэсэн. Тэгээд яасан гэсэн. За юу яадаг юм да, юм болохгүй юм болдгүй юм да. Цагаанлагыг хийхнээс нэмэр оройтч оролдуулаад би нялхуу хөлтэй байсан. Тэгээд буруу замаар явчих уу гэж бодоод талаж оролдоорой гэсэн. Тэгээд хүмүүсийн хурдтай мөр тэр хүзүүдийн байж авчихсан. Хүмүүстэй төрүүлсэн мөрийг. Тэгжсэн да тэгээд тэнийг агт мөрөг тоохоргүй тэгжсэн шүү. Тэгээд 5 хонгор адуу төрүүлсэн баха 5. Тэгээ манайхны одоо энэ баян цагааны энэ их олон хурдтай улсууд одоо салхин зэрдийн их тал бас тэндээс орох байх манай баян цагааны мөн дээр нь энэ манайхны Бадрахын тэгээд улаан азар тэр Дугуйсан гэдэг хүнд улаан азар зараа тэрнээс 2-3 харигдсан шүү. Тэгээ олон сая гадуу энэ дулаан гэж ярьдаг байсан дөө намайг багхан байхад. Тэгээд баян жаргалан баян цагаан тэр чигтэл ер нь дулаан дутайл гэж ярьдаг. Тэгээ хөөх юм надад их баярлдаг байсан. Тэгээд би залуухан байлаа да тэгээд миний хүн 20 гаруй оройд хонгор адуу би баян жаргалан сумын зүүр тал хэнийг гэдэг айдуулаа байгаа. Чи нэг охин хонгор адуу шаа чамд тэрийг болон шүү гэж. Заал гэсэн тэгээд аваагүй тэг очиж чадаагүй. Тэгээд тийм л их хол ухаантай намайг ус онгороод даваа хүчиг морийг ахлан зэрэг бас юу нийлдэг гэлөө. Намайг тэгээд сайхан үгэн байлаа. Тэгээд тэр шагаа харуун. Тэр сайхан үнүүгтэй ер нь сайхан хөрхим ганц өргөмөл охинтой да. Тийм. Тэдний сайхан мундаг хүүхэд багш шийдгүүлүүд юм байсан тий. Тэгэд одоо өөрийнх нь охин цэгмэдгэж бол одоо 70 гарсан 80 хүрч байгаа юм хүн байдаг юм байна. Тэгээд тэр хүннээс би бас яриуллаа. За одоо энэ яг маршлаас одоо өвгөн бэлэг авч байгаа юм зураг байна. Тэгээд та аавынхаа морийг унж улсад аргиж төрүүлж өө гэсэн. Би 1954 оны улсын баяр нааданд унж 3 торсоо. Манай хонгор халдсан азраг урд нь 53 он төрүүлчихсэн байсан. Тэгээ яг би 54 онд ороо би бас төрүүлэх байсан байх гэж бододгоо. Тэгээ би ганц л юмаа санддаг юм. Улсын баяр нааданд би хонгор халдсан азрагаа хөтлөөд ганцаараа уулан дээгүүр даваад ингээ гараад ирсэн урд юм байгаагүй. Жаргаланд баг. Жаргаланд гэлөө. Тэгээ жаргаланд баг. Тэгээд тэр лөө өгсөө явцсан одоо хадуураад. Тэгээ би яг хаашаа явах мэдхэ болонгуудаа буцаад татаад эргээд нэг уралдаж байгаа мөрлөгөө зүглээр ирсэн. Харин өөдөөс хазраг гараад ирсэн. Тэгээд хоёр азрагны ард явж байгаа би 3 турсан гэж. Тэгэхээр маршлын нарийн бичгийн дарга байсан Шомпонз Батчир гэдэг хүний машин дотор манай ажаа суучихсан явж байсан гэж. Тэгэхээр яг нэг нутгийн хүмүүс байсан байна л да. Тэгэхээр тэр комиссийн дарга хүн машинда намжуугыг суулгаж явсан байж азраг хурдан байгаа гэж. Тийм ээ. Тэгээд би тэрнээс өөр юм бол санахгүй гэсэн баян жаргалангийн
Уяачдаас асуухаар бол манай Дулаан Намжууга бол нэг галшраас их олон хонгор адуутай ирээд 1962 оны улсын баяр нааданд соёолагч залан шүтлэн дагаад доод 4 насны адуу 2-ын төрүүлгээд 2-ыг найрагдуулаад 4 хонгор адуу улсын нааданд нэгдэж найрагдуулж байсан. Тэгээ өөрөө ярихдаа бол яг хөө энэ одоо миний амьда энэ баян хутгийн тэр уртынхан гэдэг чи бол бидний адуу дээгүүрээ нэг удамтай. Галшар сумын их баг октор хонгорууд гэж хурдан азраг байсан. Тэрний удамтай. Тэгэхээр одоо баян жаргаланд байгаа өвгчүүл бол тэр үнэн байж магадгүй. Дамжууга адууны одоо манай сумын давгдэржи хонгор, ойдви хонгор гээд 2002 онд Лонломын 120 жилийн 6 гаж байсан тэр хул азраг энтрийг харахаар ясан сүүл нэх богинохон. Магадгүй тэр октор гэдэг нэр цаанаа ямар учиртай байсныг бид нар сайн мэдэхгүй ч гэсэн одоо цаг үед турдалж байгаа Дулаан адууны хул хонгор зүсмээ дуурайсан адуунууд ясан сүүл нэх богинохон шүү гэж тэр өвгчүүд ярьж юм лээ. Тэгэхээр бас тэр нэг учир байсан байж бас магадгүй юм. Ясан сүүл нь богино биш байгаа. Голоор хойгуураа хөргөн болох тэр ясан сүүл нөгөөдөд байгаа. Харин. Тий. Нэг л адуун дээр нэг юм илүү тэгэхээр нөгөөх нь тараагүй шиг харагдаад. Дутуу юм шиг харагдаад. Тэгээ нөгөөдхөө нөхөн л дөө. Тэгээ би тэгдгийг одоо туулгаж ихсэн үнэ шиг гэдэгтэй гэж миний хөө боддог гэсэн. Тэгээд одоо өөрийн тө зөөлж болохгүй байхгүй. Задгалаад өгөхлөөр багтаад байгаа юм аа тэр. Тэр нэг тийм хэлнэ. Тийм л бүдүү шүү дээ хойгоороо гэж. Тэгээд энэ бас агуу сайхан ухаалаг агуу сайхан өгшүүлдэж олон таарсан. Гэхдээ энэ өвгөн бас нэг сайхан үнэн үгээр шүү. Сайхан сургамжтай үнэн. Миний хүү тэгдгийм ш, ингэдгийм ш энэ. 1895 оны хон жил Хинти аймгийн Галшир сумын нутагт мэндэлсэн их уяач Жанцангийн Данданжав. Төв аймгийн Баян цагаан сумын нэр туяач Мөрийн гомдоржийн төрсөн дүүтэй ханилан сууж байжээ. Галшир нутгаас эрэхтэй зэгэл хонгор азрахтай хонгор голдуу 20 гаруй адуутай ирсэн. Мөрийн гомдорж уяач энэ хүнээс 3 хонгор халдсангүй 3,000 төгрөгөөр хөдөлтөн авч Бүлтэн гэж өөрийн адууны хурдан хээр азаргандаа хураалгасан байна. Энэ хээр азарган дээд талаараа Санжаа бүргийн цавдар шийтрийн зэрдгэх алдар турдан азаргануудын унган эзэн Нэрэмжимээгийн адуун сүргийн угшилтай гэлцдэг. Нэг хонгор халдсан гүнээс нь гарсан хавчиг халдар гэдэг азраг Баян цагаан сумын нааданд төрүүлсэн. Өөр нэг гүнээс нь гарсан хулмар мөн сумын нааданд төрүүлсэн. Ямар ч тач 2 гүнээс нь хурдан адуу гарсан гэдэг. Тухайн жил буюу 1967 онд Мөрийн гомдорж уяач Баян цагаан сумын нааданд дээд 3 насны мөр төрүүлсэн байна. Энэ наадмын азарганы уралдаанд төрүүлсэн гомдоржийн хавчиг халтар гэдэг азраг Төв аймгийн Баян цагаан сумын нутаг Хөхнөдөнгийн зүүн Ёнцон цагааны ард дээр аянганд нэргүүлээд 7 настай эндсэн гэдэг. Дээр хээр азрагны ганц эр төл нь Төв аймгийн Баян цагаан сумын гомдоржийн бавшин хээр гэж 1974 онд Баян цагааны 50 жилд аригдаад давхар уягаар Дундгуй аймгийн Говьгтай сумын 50 жилийн ойн хоёр нааданд 5 турдасан хурдан хээр азраг. Энэ хээр азраганда 10 халтар азрагныхаа удамтай мөн л дээд талаараа жимээ адуунд хамаарах харгуу хураалгаж эр хээр унаг гарсан 1990 оны ардын хувьсгалын 69 жилийн үндэсний хоёр нааданд соёолон аман хүзүүдэж давхар уягаар Монголын улс төвчөөний 750 жилийн ойн хоёр нааданд 3 турдасан гомдоржийн бавшин хурдан хээрмөр. Энэ хээрмөр 1996 онд Төв аймгийн Баян цагаан суманд болсон 9 эрдний нааданд 180 гаруй их насны мордоос санхалтын гэртээ тасран төрүүлсэн хурдмар байсан. Харин хээрмөрний төрсөн ах Ядмын зэрд гэдэг азарганы төл Зэрдмөр 1993 онд Төв аймаг байгуулагдсны түүх 70 жилийн ойн хоёр нааданд мөн соёолон аригдаад Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын засаг дарга Дорждөрэм гэдэг хүнд зарагдсан гэдэг. Мөн Дулаан адуунаас улсын баяр нааданд 3 жил завсаргүй аригдсан Төв аймгийн Баян цагаан сумын уяач Донойн дур сүрэнгийн саарл улсын баяр нааданд нэг төрүүж нэг аман хүзүүдэж нэг аригдсан Баян цагаан сумын уяач Дэндвийн дашнымын салхин зэрд Төв аймгийн Баян жаргалан сумын давдөржийн хонгорууд зэрэг олон алдартай хурдан хөлгүүд нутаг орондоо төрөн гарч Дулаан адуу гэсэн томоохон сурвалж өгшлийг бий болгож Төв аймгийн урдлын сумдаар ихэд хурдалсан гэдгээ. Одоо Базрын даваа гэдэг тухайд 1950 хэдэн онд энэ төр морийг унжсэн Ганжурган хээр морийг улсад унж төрүүлжсэн хүн 80 гарцсан хүн байна л да. Тэгээ тэр хүний яриаг сонссон чинь Баян цагаан сумын Донойн дугур сүрэн гэдэг хүн Дулааны хонгор гэдэг азаргыг улсын нааданд шүтлэн төрүүлсэн байдаг жил нь авна гэж утсан юм байна. Тэгээд авч гэж очихдоо Баян цагаан сумын Гонгор Залангийн Батбаяр гэж шинжээч уяачийг авч яваад
Тэгээ хонгор азаргыг бас нэлээд үнэтэй тухайн үед тэр хүн машин барьдаг жолооч хүн байж байгаад хонгор азаргыг үрээ байхад нэлээд үнэтэй аавна гэж бодсон чинь Гонгор Золонгийн Батбаяр гэдэг хүн за энэ хонгороос дутуугүй юм биш үү. Гэхдээ битүү юм байна. Энэ улсад төрүүлсэн ч гэсэн энэ улсад айрагдахаар адуу байш шүү. Энэ саарлын аав арайнаан үнэтэй юм байна гэж хэлээд тэгээ шинжээд авахулсан. Тэгээ 1952, 53, 54 оны улсын баяр наадамд дараалаад 3 жил айрагдсан. Бүр 53 онд дамжууган хонгор азаргыг улсад төрүүлэхэд Чацуу нэг насны байсан өнөө азарг болоод саарл аман хүзүүдэд нэг айлын 2 унга азарг улсын наадамд төрүүлж аман хүзүүлсэн тийм тохиолдол байдаг юм байна. Дамжуугад. Тэгээд чинь 30 онд өгнө энэ 2 азарг дараагаар ирсэн шүү дээ. Тэгээд тэрүүн шиг болсон. Тий, тэрүүн шиг болсон. Тэгээд дахиад айрагдаж болоогүй мөг тэр хүнээс болсон чинь 55 онд манайхан наашаа явахгүй гэж байгаад морь уяад урдаа байж байсан чи гинтхэн сумын засаг дарга Зайсан Түмбаяр гэдэг хүн. Нэгдлийн дарга Зайсан Түмбаяр гэдэг хүн тухайн үед ирээд биднийг улсад яв заавал яв гэсэн тушаал өгөө. Тэгээ манайхан айл хотлороо наашаа явсан юм аа. Тэгээд одоо 55 онд манай нутгийн Гомсрөнгийн хээр гэдэг азраг аман хүзүүдэж байсан бас Ганжуургаан хар дааг төрүүлсэн их морин зундуйгаан хармор бас аман хүзүүдсэн. Тэгээд яг улаан азраг тэр жил айрагдахаар байсан. Манайхан нутгийнхаа энэ урдаа олон хурд азрагнуудаа сунгахад улаан азраг төрүүлдэхээрээ л төрүүлээд байсан. 4 дахь жилдээ айрагдах нэгэ манай Ахмад Уяачид ярьж байсан. Бид нар жоохон хүүхэд байсан яриа сонсч байсан. Тэгээ улаан азрагны төл хусран улаан дааг ихийгээ дагаад ирсэн. Тэр сунгаанд гүйцэхдэггүй хурдан байгаад байсан чинь Баян зүрх сумын уяач Гочоо гэдэг хүн тэр саарл дааг нь худалдаж авсан юм байна. Ихтэй бондоо Гочоо гэж юм байсан. Тийм баг. За тэгээд ихтэй нь худалдаж аваад тэгээд их ихтэй даага зарцсан байсан чинь өнөө азраг даагдаг хүний хажууд байдаг байсан азраг шөнө чөдөрлөө тавьчихсан чинь өнөө зарагдсан даагныхаа ихийг өөр азрагтай булаацалдаад ноцолдоод тэгээд уралдаж чадаагүй юм шүү. Тэрнээс уралдсан бол бас яах байсан бол гэж тэгж ярьд юм байна лээ. За тэгээд 56 онд бас улсын баяр наадам одоо 35 жилийн гэж алдартай наадам болсон талаар та нэг яриач. Саарл азраг тэнд одоо ирсэн тийм ээ. Энд дээр тэгсэн үлээ манай галс шараас шото тэр үеийн 2 түүх азраг ирсэн. Они алтрагуун одуулаа одоо тэгмэдгуун бөгөө бол 2 азраг ирсэн. Тэгээ анхан азраг уралдсан манай тэр дугур сүрэн гэдэг хүний саарл азраг төрүүлээд дараа нь Баян зүрх сумын чулуулгын санжийн хонгор гэдэг аман хүзүүдэд дутуу хэрэгс азраг. Дутуу хэрэгсэн. Бөгөн хол 3 тараад одон улаан 4 тараад 5-д манайхны Баян цагаан сумын санжаажгүй алга гэдэг азраг болсон юм лээ. Тэгээ ариутгахгүй адууны одоо манайхны тэр адууны дээдл удам л да. Санжаажгүй дашин тэр хүмүүс юм дээ. Тэний алга азраг болсон. Шийдрийн зөвд 6-аас юм лээ. За. Тэгээ азраг дутуугээс нөгөөдөр нь агргиж уралдах болсон. Тэгээд нөгөөдөр дахиад уралдсан шийдрийн зөвд төрүүлээд чулуулгын санжийн хонгор азраг ам хүзүүдэд одон улаан 3 тараад бөгөн 4 тараад 5-д манай Баян цагаан сумын хэнийг нөлөө вараа зарсан байдаг байна. Төмөр чөтөр юм байна. Төмөр очир байна. Шив байна. Тэгж орсон байдаг юм л шүү. Тийм түүхтэй тэр жил бол улаан азраг сайн төрүүлсэн юм л. Тэг ялцгүй тэгсэн гэж ярьдаг шүү. Ер нь одоо ямар 2 уралдана гэдэг тавих бол хэцүү байх л та. Тэгээд би шийдвэргүйтэй нэг сая ярьж чадаагүй маа шийдвэргүй дүүтэй би бас сүлд нь ярьж байсан. 56 онд ингээд үүсгэн гэсэн чинь тийм ээ тий манай агчдаа шийдвэргүй морио мордуулаа за та нар бод гэд арх угаад ивчдэг байсан. Нөгөө азраг арид төрүүлнэ нэг сохтуу хүн маллах нэг догшаазаг маллах 2 ажилтай байдаг гэсэн тэгээд тэр жил азраг мордуулаад ерөөс арх угаагүй. Тэгээ маргааш иглэл үүр цайх гэж байхад л зэд азраг өөрөө унжгаа хөсөж гисэн шүү дээ. Тэгээ нөгөө дүн төрсөн шүү дээ. Маргааш төрсөн гэдэг. Гэхдээ тэгэхээр тэр цаанаас бурхан дөрөв дарих уулгаад байдаг юм. Ер нь шийдвэргөө шин 4 төрөж 3 ам үзүүлэхэд нь хараагүй гэлээ. За. 6 дахь дарсан. Халтрагыг богд уул руу дахил өргөж ийсэн гэж ярьдаг байх шүү тийм ээ. Тий. Хээ хөрх юм дүнжигээр маах миний авлаа азрыг айрыг төрүүлгээрээ зайныхаа дээжийг өргөж байсан гэд манайхны миний нагцах өгөн тэгэхэд маруулж байсан гэж ярьдаг. Тэгээд тэр жил Чулуунцгайн санжийн хонгор гэдэг азрыг шинэ бол дээр өнөө дамар хонгорын хөөхт юм шүү дээ. Ганшир гаралтай. Цагаан шүү дээ. Тэгээд тэр нэг юу яасан манайхны хамаатан хүн бас авч гисэн юм уу юу гэсэн юм. Тэр хүн заран ч гэсэн юм уу тэгсэн нөгөө хүн эзэн авч гэдэг тэр хонгорын гоч гэдэг.
Тэгээ манай тэр одоо гэрийн хүний төлсөн дүү хүнтэй. Тэгээд манай ээж эмээгийн тэгээд тэр ахгуулах гэдэг 300 хоны нөгөөд авчихсан гэдэг. Авч чадаагүй шүү дээ манай гочоо гээд сүүлд нь үлээ ярьж ирсэн шиг чуулгаас ямар ч. Тэгээд тэрний одоо ингээд манай даваа сүрэнгийн хонгор одоо энэ зүүн тэгүр шин Эрдний хонгор хэдний хонгор ус тийм одоо байж төгсгөө. Ер нь тэгээд сүүлийн үеийн тэр мундаг хайгт яаш тэр дунд үед дастава гэдэг үл хайгт байжсэн баг шүү. Баян дэлгэрийн дастава ардц. Тий ардцгай дастава гэсэн. Тэр чулуулгын санжийн өргөн хүн шүү дээ. Тэгэхээр тэр адун сайн байдаг өөрийг мундаг хөдөлмөрч. Тэр хүнийх нь хүргэн даваасран гэдэг. Тий. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт бол одоо ингээд улсын баяр наадмаас бол одоо 16-7 айраг төрөө авсан Хинтээ аймгийн Галшир сумын угуул, Төв аймгийн Баян цагаан, Баян Жаргалан, Баян гээд одоо олон суманд аж амьдралаа залгуулж байсан. Тэгээд надад нэг сайхан санагдж байгаа юм энэ Дулаан гэдэг нэр. За одоо хүйтэн байхлаар ямар байдаг вүлээ гэдэг шиг Дулаан гэхлээр тэр олонний дунд нэг тийм нэг өөрийнхөө нэг нэрээ биш дүрээ бөнхөсөн хүн юм уу гэсмээр тийм санаа бас давхар явж явах шиг байна шүү, тийм ээ. Ер нь уулзсан хүнд ухаарлаа гэдэг л. Тэр багш хүний ажил байсан юм. Өөрөө тий аяартай байсан. Зөв. Ухаарлал гэнэ. Ер нь одоо дотоо сүлсэн цайг бол үс сүлээд л өгöd байх юм шүү. Тийм л юм байсан да дамжгаа. Хөр химэн тэнгэр одоо шууд олон жил боллоо доо. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн азаргынхын дугаарт бол одоо Дамжинживийн хонгор халдсан гэж энэ алдартай хурдан хөлөг байгаа бол их насныхын морины уралдаанд улсын баяр наадам нэг төрүүлж нэг аман хүзүүцсэн. Тухайд Батлан хамгаалах нийгэмлэгийн морин спортын төв клубын Сайвар хэр гэж одоо алдартай хурдан морь байсныг та уйж улсын наадам нэг төрүүлж нэг аман хүзүүлсэн. Тэгээд Сайвар хэр морныхаа талаар та удам өгчлөгийн сайхан яриач ийм азаргны үрэмгэнлээ миний дууснаар ийм гүний үрэмгэнлээч гэдэг юм уу одоо танд нэгдэг зүйлээсээ та удам өгчлийн талаар манай би одоо 1977 оны намар 8 сарын 25-нд хажил авсан. За. Дөөл гоёчлог. Маав минь аав гэсэн. Тэгээд ээж минь өөд болчихсон байсан. Тэгээд хоёр хүүхэд дүүнэл. Тэгээд яг улсын том ажлын миний хөө аав би ард зөвлөгээд гоёшсон. Тэгээд 78 онд мөр үйсэн. Аав маань хурдаас ирж байгаа би оролдоод байсан дөрөвний голд. Аабан хүсээс үлд нь жалдаас лийж өгöd. Хоёр хэснэмэр дараагаар ороод нэг мөр ам 6 тас. Тэгээс ам үзүүлсэн тэгээ Сайвар гэдэг нь 8 настай мөр. За энэ одоо яадаг одонтой мөр өгсөн морин завод адууны одонтой хэрэгүүрээс гарсан юм гэсэн. Эцгийг асууж мэдээгүй би. Ийм учиртай. Нилээн биер хөөж биш. Дунд цайхан биетэй их чихий хурдтай толгой хурдтай л мөр байсан. Тэгшгэ тийм дөрвөлжинд уртгүй тийм байсан. Сүүний хоорхондоо миний 3 хуруу багтах уу болов. Ингээ тийм 5 сан жүрхгүй юм харахад ийм байсан юм аа. Тэгээ хойдон жил нь 79 онд одоо тоорог би авчиг дөрүүлгээд хэрмөр 9 настай дөрүүлсэн дээ тэгэхэд. Тэгэд бол дөрүүлчээр байсан юм аа. Би бас хүндэн дээр хэлдэг л байсан. За азармаар ич төрхөл яах вэ гэдэг. Тэгэхээр сондоогоо хөр азар их сайхан болчиход байсан. Өвгөн хөрөлг эмтэл энэ төргээд бас тэр үчид их таам гэж ярьдаг юм уу? Бурхан илүүлдэг байсан юм уу? Тэгээд бас нэгдэл иймэрхүү юм ярьдаг л байсан. Хэрмэр тэгээд сайхан төрүүлсэн дээ. Тэгээ хойдон жил уянаас миллион хүн шиг тийм өнгөн өшөө болоод тэгээд эв болсон. Тэгээд төвний хойдон жил цус нь муу бол гараад. Тэгээд ашиг болох ойлгогдсон. Тэгэхээр энэ бас нэг тийм цус муу гардаг нэг ажил байж та одооны тийм ээ. Тэгэхээр тэр бас нэг тийм болов. Дээрээ эцгийг би одоо асууж мэдээгүй. Манай тэр их уяас самдаг гэж хүн байлаа шүү дээ. Тэр хүн чинь л одоо надад тэгэд эцгийг асууж мэддэггүй л юм тийм. Монгол улсын мандаа самбугийн самдаг хүмүүс. Арангаа хүн шүү дээ. Асууж мэдээгүй дээ тэгэд. Ийм учиртай. Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн морин спортын төв клубын Сайвар хэрмөр 1978 оны морь жил ардын хувьсгалын 57 жилийн улсын их баяр наадамд морин спортын төв клубын Зандан хүрэн морины орд орж аман хүзүүнд хурдсан бол 1979 оны ардын хувьсгалын 58 жилийн их баяр наадамд
374 мориноос төрүүлэн ирж төрийн түмэнхээр тодорсон хурдан хүлгээ. Улс ер нь бол тухайн үед бас нэг ийм яриа байдгийм байна лээ. Морин спортын төв клубын мордыг тухайн үед бас нөгөө наадмын үеэр нэг саадан дээгүүр хараалгахад бэлдэж байсан морч гэсэн нэг тийм яриа байдгийм байна лээ. Тэр юу үнэн болов? Энэ төслийн одоо ч бас болж байгаа. Тэгж одоо 1986 онд анхан морин спортын төв клуб гэж болсон шүү дээ. Тэрнээс өмнө хөл дандаа морин тойруулга гэдэг байсан. Монголын ганц одоо морин тойруулга шүү дээ. Тийм ээ. Тэгээд Орос барьж гисэн. Тэний анхны дарга тэр Дашгиж Аранга аймгийн их мундаг хүн байсан. Хорондоо Дашгиж сүүл би нэг уулзч байсан. Мөрөв хордлуулсан байсан. Адууг ихэн сэлжсэн дээлэг надад гэдэг байсан. Тэгээд 68 онд баха ер нь биш 66 оны хавар манай Баянцгараас хэрэг шүтлэн байж авчихсан манай Шагдазуу гэдэг хүнээс нэрэн жимээ гот нөгшөлтэй багнасандаа харигдсан хэрэг доглоо хэрэг нэг хүүхэд хээр байж хараа зөөр авчихсан да бас тэр нэрэн жимээ одоо нөгшлээ тойруулахт тий тэгээд хэрөөснөөс гарсан гэдгийг Алтан ганц гэдэг газрыг тэгж ярьдаг шүү дээ. Тэгээд самдангой тэгж байсан. Тэгээд энэ их хаз ямар удантай гэсэн эцэг нь гал шараас хийсэн ба жоохон хэрэг үүслэг хийдэг. Их нь. Тий. Их салхин. Жоохон газар байсан шүү дээ. Ер нь бол тэгж. Ийм бас тэр удам холдуулах сайхан байлуудаа л гэж. Одоо савир хэр гэдэг мөрийг түрүүсэн жилээ бол улсын наадманд ер нь хэдэн мөр уралдсан гэдэг үлээдээ энэ морин спортын төв клубын мордыг ер нь тухайд хин гэдэг ямар хүүхдүүд ундаг байсан, тэднийг ямар журмаар шалгаруулж авдаг байсан. Хээрмөр төрүүлдэг жилийн хаана уягдаад сунгаанд ер нь ямар байв? Сунгаан сайн байсан. Энэ манайхны гашууртын сангийн аж ахуйн шар хоолой Бэрэм гэдэг хүний Марушин Ямсур гэдэг хүүхэд унсан. За. Ундаг байсан. Тэгээд тэр мөн төрүүлсэн. Тэгээд хойдон жилийн тэрний төрсөн дүүдээ Отхон гэдэг хүүхэд дээд гураас усдсан түүсэн шүү дээ. Сэдэн балдаргаас 3 цаг нэг хүүхэд нэг өдөр авчихсан. Тэр сүүлд цагтаа болчихсон яваад байсан да тайлбар. Тэгээ надтай холбоо барихгүй. Тэрний ах нь Ямсур гэдэг хүүхэд унсан. Тэгээ тогроо хэрэг чинь төрүүлэхэд би нэрийг мартаад байна. Манайхны сэргэлийн сумын хүүхэд түүсэн шүү. Юм жилийн яв уу? Биш ээ. Тэрний өмнөх тий. Тэр чинь 1 жил 6 насны мөр айлдсан шүү. 2 төрүүлж 4 харигдсан. Унсан болгонд алтан судалтай өгдөө. Ардын хөлсгөлийн 80 жилийн өн баяр наадам Адун сэргийн мамлай 2 зөөр язрах хурдалснаас морин тойруулгын 7 настай хар халтар азраад их насны 4 дүүших морины магнайд мөн морин тойруулгын хурдан хэ уралдааны замд гарсан 198 соёолонгоос Төв аймгийн Батсүмбэрийн сэнгийн эжүүхэн даваа сүрэнгийн хул 166 хязаалан уралдснаас мөн сэнгийн эжүүхэн Дэмбэргийн хүрэн 140 шүтлэн 175 дааг хурд шалгахад партизаны сэнгийн эжүүхэн Дулам сүрэнгийн хул Гацууртын сэнгийн эжүүхэн даваагийн халиун дааг төрүүлж төмний ихэн дуудуулж яачин эзэн наадамчин олнон баясгалаа. Та морин спортын төв клубээс одоо улсын баяр наадамд төрүүлсмөр Алтай Зээрд байна, Зандан хүрэн байна, Савир хэргээд бас нэлээд хэд их мөр төрүүлсэн. Энэ хэдэн мордыг уйж яхад ер нь заадаа илүү их янзагч гэдэг юм уу одоо илүү тэр нь байсан гэхээр мөр аль нь байсан бэ? За бас ер нь зандад чинь зүгээр шүү. Тий. Сайхан ч өөр байсан да. Ер нь хийцээр бол занд нь илүү мөр байсан. Илүү мөр байсан. Тий. Тэр их тайван. Тийм. Ер нь суудгүй тийм мөр байсан. Улсад соёлам үздэд 72 онд 6-аас тэгэл 12 дээр 10 удаа дахиад байдаг юм байсан. Над төгшин болсон дасандаа 12 3 настай байхдаа тараад тэгээд савын хэрэг төлөвлөгч нь хурдан байж байгаа 8-д орсон. Тэгээд би тэрнээс хойш одоо өгөрч байгаа гэж болсон доо. 14-т үүс юм уу 13-т үүс юм гэсэн үг шүү. Тэс өмнө савьяатай байсан бол бас гэмтэл байсан баг. Ер нь Зандангаас илүү мөр одоо мэдхгүй. Бараг Зандан болоо да. Зандан. Тэгтээ одоо
бусдыг муулахад хэцүү дээ. Яг юмны нэг хэмжүүр юм да, тийм ээ? Тэгэхээр шийднээс сандагта. Таашаа хэдэн хөмөр төрүүлгсэн гэж байгаа юм лээ. Тэгэхээр таашаа хэдэн хөмөр төрүүлгэлээ? 4 хөмөр төрүүлгээр. Яг хаа би одоо өндөр хөгжүүлэх үеэр төрийн нааданд манай өөрийн нэг хөмөр 72 он төрүүлсэн. Тэгээ төр засгийн 4 хөмөрийг төрүүлсэн дээ. Нийтний 5 хөмөр одоо төрүүлэхэд байцж хуссан үндэ. Харин 5 дахь хөмөр төрүүлэх гэж хонгор тавьснаас хойш айхтар их насны мөр нэг төрүүлж айхтар зөрчсөн шүү дээ. Тийм учраас миний оюуч нар ч гэсэн өгдөө ч гэсэн мөр төрүүлээ гэж битгээ халан гархан ашиглаарай. Бас намуухан залбир шүтгэн зөв юм байдаг шүү гэдгийг бас энэ хүүхдүүд захимаар байна. Надад айлхад их бай гэдэг. Баярлалаа танд. За. Хүний нууцыг. Тэгэж ашигар тавих яаж ашигар тавьсан тэрийг ярьж болохгүй. Хийх юм бэ? Тэг чи 4 ихнэснээр төрүүлсэн байгаагүй байхгүй юу? За. 3 ихнэснээр төрүүлсэн байсан. Тэр чи нэгээр илүү болоод хоёроор илүү болчихсон чинь над чиг Монголд байхгүй гэж бараад тагсан шүү дээ. Би өөрөө мэдчихсэн сохтоо. Бацлоо тэгэл байгаагүй. Тэгээд дээрээс хойш болдог. Хойдон жилээс ихэл зургаалаад эхэлдэг. Энэ мөрөөрөө астаа намуухан болсон. За өөр ч хоёрын дуудах юм байхгүй юу? Өөр болсон. Болсон. За энэхүү үзэгч та бүхэндээ 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн 19 дахь дугаарыг бэлтгэн үзүүллээ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын хөдөлмөрийн баатар уяаш даваа хугуурдан оролцлоо. Ингээд бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн 20 дугаар дугаараар иргэн уулзъя.